1993 оны дэлхийн шилдэг бүх 1993 оны дэлхийн аварга шалралт тэмцээний хүрэл медаль 1995 оны дэлхийн аварга шалралт тэмцээний 4-р эрийн шагналт 1991 оны дэлхийн аварга шалралт тэмцээний 5-р эрийн шагналт 1993 оны Аз төвийн аварга 1994 оны Азийн наадмын аварга 1996 оны Аз төвийн аварга шалралт тэмцээний мөнгө медаль 1998 оны Азийн наадмын хүрэл медаль Токиогийн Гран-пригийн алтан медаль, Бээжингийн Гран-пригийн алтан медаль, Брэдийн ерөнхийлөгчийн цумын алтан медаль, Ах トゥ армуудын олон улсын тэмцээний 4 удаагийн аварга, Динамо нийгэмлэгүүдийн олон улсын тэмцээний хошоо аварга, Иван Сергеевич Ширягны алтан Гран-пригийн мөнгө хүрэл медаль, Ясир Догугийн Гран-пригийн мөнгө хүрэл медаль, Гломриза Тахтигийн Гран-пригийн мөнгө медаль, Дмитрий Горкины Гран-пригийн мөнгө медаль, Монгол говь олон улсын тэмцээний 6 удаагийн аварга, Монгол улсын 6 удаагийн аварга, Монгол улсын Гавьяа Тамирчин, Гомсронгийн Зэрэнбаатрын цогт хоёр. And the gods above, almighty men are making here now. And today you find the win. Дэлхийн шилдэг бүх цогт хоёр 1982 онд Октябрийн районы чөлөөтөхийн дууланд спортын мастер Жамцын Батүлэгт шав орж спортын замлаа эхлүүлснээс хойш 40 жил өнгөрчээ. Тэрээр 1993 оны дэлхийн аварга шалралт тэмцээнд 6 торог барилдаж техникийн 50 оноо авсан нь 1993 оны дэлхийн аварга шалралт тэмцээний 10 жингийн медальтнуудаас хамгийн олон оноо авсан тамирчнаа тодорч дэлхийн шилдэг бүхийн цомыг хүртсэн нь Монголын чөлөөтөхийн түүхэнд дэх цор ганц тохиолдол билээ. Цэрэнбаатрын 3 хүү Цэнгэлийн мандаа олимпиад орсон Монголын спортын цор ганц тохиолдол 1992 оны Барселоны олимпиад тохиож байлаа. Тэрээр 2000 онд багш засажуулагчийн замлаа эхлүүлж 22 жилийн хугацаанд 1500 гаруй хүүхдүүдэд чөлөөтөхийн эрдэм зааж, шавнараас нь Монгол улсын гавьяа тамирчин 4, олон улсын хэмжээний мастер 40 гаруй, спортын мастер 100 гаруй, спортын дэд мастер 200 гаруй, үндэсний үеийн 10 гаруй улсын цовтой шавнар одоогийн байдлаар төрсөн байна. Шавнараас нь Мандах наран, Одон чимэг, Орхон, Цэрэн чимэд нар дэлхийн аварга шалралт тэмцээнээс 6 медаль хүртэж Монголын чөлөөтөхийн түүхэнд хос хоёр ахтайгаа насан туршидын 2 дэлхийн аварга төрүүлсэн цор ганц үзүүлэлттэй байна. Шавнар нь цэргийн дэлхийн их наадам болон цэргийн дэлхийн аварга шалралт тэмцээнээс 7 алт, 6 мөнгө, 11 хүрэл медаль, 3 ангиллын буюу оюутны дэлхийн аварга шалралт тэмцээн, өсвөр залуучуудын дэлхийн аварга шалралт тэмцээнээс алт мөнгө хүрэл нийлээд 15 медаль, Азийн зуны спортын наадмаас алт 3 хүрэл, Аз төвийн аварга шалралт тэмцээнээс 26 медаль, өсвөр залуучуудын Аз төвийн аварга шалралт тэмцээнээс 17 медалуудыг одоогийн байдлаар авчээ. Цогт хоёр 2012-оос 2016 оны Олимпийн мөчлөгийн эрэгтэй шигшөөгийн ахлах тасалжуулагчаар томилогдож, Баяра Пүрбаатар энх хоёр нартайгаа гар нийлж ажиллан шавнар нь 3 дэлхийн аварга шалралт тэмцээнд дарааж 6 медаль хүртэн Олимпийн өмнөх жилийн дэлхийн аварга шалралт тэмцээн буюу 2015 оны дэлхийн аварга шалралт тэмцээнд 95 орноос 4-р байранд орж түүхэн амжилт толиулсан юм а. Мөн анх удаа дэлхийн цомын аварга шалралт тэмцээнд 4 жил дараадан эрхээ авч дэлхийн шилдэг 8 багийн тоонд орж 2014 оны дэлхийн цомд Монголын чөлөөтөхийн түүхэнд анх удаа Оросын холбооны улсын шигшээ огтой 4-4-ийн харьцаатай тэнцэж байлаа.